жижиг зөрөх охид эмэгтэйчүүд бүсгүүчүүд ээжүүдэд зориулсан манай энэ дугаар эхэллээ. Тэгээд хэрвээ та бүхэн санаж байгаа бол бид нэр өнгөрсөн 7 хоногоос эхлээд зочдын цаг гэж гаргасан байгаа. Тэгээд зочдтой урьж байгаа. Санаж байгаа бол өнгөрсөн 7 хоногт хишиг заргал гээд бүсгүй орсон. Энд бас хоорой бизнес эрхэлдэг. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн сэдэв нь болохоор олон соёлт гэр бүлийн талаар байсан. Тэгээд нэлээд тийм халуухан яриа өрнүүлсэн. Тэгээд хишиг заргал маань өөрөө энд Солонгос хүнтэй гэр бүл болсон. Тэгээд хоорой бизнес эрхэлдэг. Солонгост байгаа Монгол нэг тийм залуу эмэгтэй байсан. Тэгээд ерөнхийдөө хүмүүсийн эргэлзээ бас тайлахаар тийм асуудлуудыг мөн бас Солонгос хүнтэй мэдээж одоо сүүлийн сошиал медиагаар яриад байгаа шүү дээ. Солонгос хүнтэй суухаар хэцүү зүйл сонсогдоод байгаа, үнэн зөв эсхийг нь мэдэх, мөн давуу тал, сул тал, за тэгээд суралцах зүйлүүд, за тэгээд мэдээж яриг одоо уламжлал өөр учраас одоо хормон дээр Солонгос хүмүүс цагаан өнгөтэй хувц өмсөж очтгүй болдгүй юм байлээ гэдгийг бас мэдэж авах зэрэгээр олон зүйлүүдийг бас ярилцсан байгаа. Тэгээд өнөөдөр болохоор бид нар 2 дахь өдөр 2 дахь зочдтой урьсан байна. Тэгээд би бас өнөөдөр та бүхэндээ бас нэгэн 2 эмэгтэй бүсгүйг танилцуулахтай таатай байна. Тэгээд магадгүй манайхан бас сонсч ийсэн байж магадгүй, зарим нэгэн сонсоогүй ч байж магадгүй хайрын давалгаа гэдэг ийм үйлчлэл байгаа. Тэгээд би бас энэ тухай зарим сонсоогүй хүмүүст мэдүүлэх зорилготой одоо энэ залуучуудын хийж байгаа зүйл нь өөрсдийн сэтгэлээс гарч байгаа зүйл нь ямар учиртай, ямар зорилготой зүйлийг хийж байгаа вэ? Энэгээр одоо яг эднэрийн зорилт нь юу байсан бэ? Урд нь хийжсэн зүйлүүд нь юу байсан бэ гэдэг талаар бас сонирхож асуухаар өнөөдөр студид 2 бүсгүй гөрж ирсэн байгаа. Тэгээ юуны өмнө бас 2 бүсгүйдээ өнөөдөр бас сүүлд айгүй хүүтэн өдөр байлаа. Тэгээд маш хүүтэн өдөр ажиллаа зохицуулаад бидний урилгыг аваад хүлээж ирсэн баярлалаа гэж хэлье. За тэгээд юуны өмнө бас манай 2 бүсгүй маань өөрсдийгөө бас танилцуулах байгаа. Манай үзэгчтэй өөрсдийгөө товчхон танилцуулаад ямар уу? За намайг Улаансүрэн гэдэг Солонгос Кёни сургуулийн мастер сурдаг. Сайн байна уу? Намайг Уянгай гэдэг одоо Солонгост эмнэлгийн орчуулагч мэргэжлэр ажиллаж байна. За тэгээд манай 2 бүсгүй маань Солонгост бас нэлээд цаг хугацаа өнгөрөөсөн хоёлаа тий. Ер нь бол бас удаж байгаа. Тэгээд түрүүчийн удаа бас орж исэн хишиг жаргал маань бас ерөнхийдөө Солонгост удсан бүсгүй байсан. Тэгээд Солонгост байгаа Монгол одоо залуучууд маань Солонгост хийж байгаа зүйлүүд нь ажил мэргэжил болон сурж байгаа сургууль яг одоо нийгмийн талаар бид нэр юу хийж авч байгаа вэ? Тэгээ бусдад тусдаа юу хийж байгаа вэ? Энэ мэдээж яриг зорилго нь одоо цаана одоо бас энэ зүйлийг мэдэхгүй байгаа монголчуудаа туслах бас энэгээр дамжуул залуучуудаа босгох юм зорилготой байгаа учраас хийж байгаа зүйлийг нь танилцуулахаар одоо хүмүүсийг сүүлийн үед урьж байгаа. За тэгээ манай хоёроос энэ 7 хоног ер нь хэрхэн өнгөрсөн 7 хоног хэрхэн өнгөрвөө? Монголд болохоор одоо нөгөө нэг аяг хүйтэн байгаа. Өнгөрсөн за ямар ч өчтөр шин болохоор хасагдууч байсан шүү дээ. Амар хүйтэн байсан болохоор Монголын нөгөө хүйтэн хэд хоногтой ингээд байж байгаа Солонгос руу яг орж ирдэг, сүүл рүү орж ирдэг. Тэгээ 3-4 хоногийн дараа яг тэр хүйтэн орж өнөөдөр бол амар хүйтэн байлаа. Хас 14. Тэгвэл Солонгосын хас 14 айгу бага юм шиг сонсогдож байгаа хэрнээ энд нөгөө голтой устай болохоор тийм амар жиндүү хүтэн тий. Яг Монголынхаас илүү баг заримдаа айгу тийм жиндүү хүтэн байдаг. Тэгээд хүтэн тийм өдрүүд байлаа. Тэгээд миний хувьд болохоор өнгөрсөн 7 хоног бас нэлээд завгүй хагас өдөр хуримд болоод тий хурим манай нэг 2 дэх хурмаа ягээд тэгээд тийм баяртай тэгээд нэг тийм kind of гонигтай тийм сэтгэл хөдлөлтэй тийм тиймэрхүү завгүй 7 хоног байсан. Тэгээд манай хоёрын хувьд бас өнгөрсөн 7 хоног хэрхэн өнгөрөв? Хайр. Миний хувьд айгүй их тийм том ухаалжин толоо нэгэлээ. Тэгээд бас цагийн ажил хийх гэдэг өөрийн газар очиж үзээд тэгээд тэнд монгол хүмүүс яг ямар байдалтайгаар чинхнээсээ бас ажил хийхийн төлөө бас ирсэн байна гэдэг 3 сая хүмүүс бас маш их байсан. Тэгээд тэнд байгаа хүмүүс ингээд тэр хүмүүс яриа сонсохдоо бас аюу их тийм нэр нь тийм шиг төр төсөв нэр нь бас арай бас чамламар юм уу да гэсэн бодол хүртэл төрж ялаа. Маш их ухаарсан. Ерөнхийдөө бол миний хийдэг ажил маань эмнэлэгт орчуулга хийдэг. Тэгээд одоо энэ ажлыг хийгээд 3-4 жил болж байгаа. Тэгээд хүйтэн үйл болж байгаатай адилхан Монгол их хямрал болж байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө холбоотойгоор ч гэх юм уу
Солонгос руу ирж имжлүүлэх гэж байгаа хүмүүсийн тоо их багассан. Тэгээд багассан. Тийм. Ажлын хувьд бол ерөнхийдөө бага байгаа. Гэхдээ ерөнхийдөө ирж байгаа хүмүүстэй хамгийн сайнараа үйлчлэгийг өгсөн. Тэгээд чиний цөөн хүмүүс байсан ч гэсэн сайн имжлүүлээд яваасаа гэсэн тийм хүсэлтэй өдрүүд байлаа. За баярлалаа. Тэгээ манай нэвтрүүлэг болохоор ерөнхийдөө онлайнаар явдаг учраас нэлээд тийм буу халалтын маягтай явдаг. Ялангуяа зочдтой үед те. Тэгээ Ариука маань бас Монгол явчихсан байгаа. Манай үзэгчид мэдж байгаа бах. Тэгээд сар явна. Тэгээ буцаад хүрээд тэр хоорондоор нь одоо бидний хоорондоо ярилцж байгаад ингээд зочдын цаг гаргая гэж ярьсан байгаа. За юуны өмнө би одоо хэрвээ та бүхэн яг одоо манай радиог сонсохыг хүсэж байгаа бол би бас таныг одоо би танд цахим хаягаа танилцуулъя. Нэгдүгээр, хоёрдугаар та яг өнөөдөр одоо яг энэ цаг мөчид бид нарыг сонсох юм бол бас манайхаас байгаа асуултаа биднэрт бол харамгүй тавьж болно. Хэдүүлээ бас хамтдаа ингээд сайхан зүйлийг ярилцъя. Тийм учраас би эхлээд цахим хаягаа танилцуулах юм. Манай веб пэйж болохоор www.md1 дундуур зураас radio.com гэж байгаа. Биднэрт бас Facebook page байгаа. Facebook page нь болохоор Mongolian Diaspora Internet Radio Station гэж байгаа. Facebook account нь болохоор Mongolian Diaspora гэж байгаа. Биднэрт бас YouTube байгаа. Тэгээ YouTube нь болохоор MD1 дундуур зураас радио гэсэн байгаа. Жохон зай авж байгаа радио гэх юм бол та аюу төвгүй хурдан олчихно. Тэгээд яг одоо хэрвээ та YouTube дээр ингэх юм бол одоо яг манай лайв ингээд хөтөлбөр явагдаж байгаа. Тэгээд манай хоёр бүсгүйгээс олон өнөөдрийн бидний одоо ярилцж байгаа зүйлтэй холбоотой зүйлүүдийг та бас асууя гэх юм бол одоо бид нар ингээд чатаар ингээд бас ороод хэдүүлээ хамтдаа ингээд сайхан зүйлүүдийг ярилцъя гэж бодож байна. За тэгээд би хамгийн түрүүнд хоёр бүсгүйгээ бас яагаад энд өрсөн бэ гэхээр түрүүний хальт түрүү ингээд танилцуулсан байгаа. Солонгост нэг үйл ажиллагаа явуулж байгаа хайрын давалгаа гэдэг хүмүүс бас зарим сонссон байж магадгүй. Сонсоогүй бол одоо нэгдүгürt би энэ хайрын давалгааныхаа тухай манай хоёрыг бас ингээд нэлээд сайн танилцуулаад өгөөч. Хизээ хаана хідэн хүний бүрэлдэхүүнтэй энэ зүйл эхэлсэн бэ? Энэ зүйлийг яагаад эхлэх болсон бэ? За тэгээд тэрнээс өмнө ингээд нэг зүйлийг хэлэхэд сүүлийн үед одоо сошиал медиа болон Монголд те маш олон залуучууд заяа. За тэр битгийл бүр ангиараа гэр бүлээрээ юм уу эсвэл одоо хамт олноороо эсвэл найзуудаараа тийм сайн үйлийг агиух хийж байгаа. Энэ мэлээ амар саашаалтай. Тэгээ энийгээ дамжуулаад сошиал медиаг маш ингээд тэрийгээ сайн тавиад хүмүүстэй ингээд хүргээд юу хийж байгаа лээ тий. Бараг сүүлийн үед гарын уртаа 5 залуу нийлээд ингээд нэг айлын бараг хашаа засаал тий. Энийн тэгээд үнэхээр бас хүмүүсийг босгож байгаа. Бид нар ингээд монголчууд ингээд нэг үе бодвол ингээд сайн үсгийн төлөө гараа хөдлөгдөг болчихжээ гэдгийг харуулж байгаа. Тэгээ ганцхан энэ бас Монголд хийгээд байгаа мó гэхээр үгүй юм байна. Тэгэхээр Солонгост байгаа залуучууд энэ тухай бас ингээд адидын хийгээд эхэлсэн байгаа. Тийм учраас энэ зүйлийг бас бид нэг хамтдаа танилцъя. Энэ зүйлтэй хамтдаа танилцъя. Тэгээ манай хоёр бүсгүй ямар ч байсан эхлээд хайрын давлгааны тухай ингээд манай үзэгчид бас зарим сонсоогүй хүмүүс байвал бас хэлээд сайхан буу болоод. За юуны төрөнд хайрын давлгаа гэдэг ерөнхийдөө хөдөлгөөн маань анх 2012 оны 11 сарын 1-нд одоогоос 4 жилийн өмнө анхны уулзалтаа эхэлж байсан. Тэгэхээр тухайн үед хайрын давлгааг нэртэй байгаагүй. Ерөнхийдөө 9 хүний бүрэлдэхүүнтэй анх үүсчихсэн. Бид нар Facebook групп нээгээд тэгээд тухайн үед бол Бурхны хайрыг монголчуудад дамжуулъя гэх Бурхны хайрыг дамжуулъя гэдэг нэртэй групп нээгээд тэгээд яг 11 сарын 1-нд 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр уулзалтаа тэгээд бид нар юу хийж болох вэ? Яагаад бид нар ийм хөдөлгөөн хийхээр болов гэдэг ярилцаад авах шийдчихсэн. Тэгээд ер нь бол шалтгаан нь гэх юм бол 2012 оны үед 12 оны 11 сарын үед бол сошиал медиагаар Монголд хүний намаа их гараад тэгээд ерөнхийдөө монгол хүний Монгол хүний одоо юу гэдэг тухай үнцэнтэй ямар хэмжээнд байгааг бид нэр одоо Facebook-ээр дамжуулж, сошиал медиагаар дамжуулж Монгол байхгүй ч гэсэн мэдсэн. Тэгээд бид нар Солонгост байгаа мөртлөө юу хийж чадах вэ тий? Одоо Монголд бид хичнээн тэр хүмүүст очиж тэр хүмүүстэй хамт байж чадахгүй ч гэсэн гадаадаас тусламж үзүүлэхтэй тиймэрхүү зүйлс юу байна. Гэхдээ бид нар яг үнийг хэлсэн хүний бүрэлдэхүүн маань үндэ одоо оюутан ажил хийдэг гэрээний ажилтан гэдэг юм уу эсвэл тийм хүүхдээ авч байгаа ээж гэдэг юм уу тиймэрхүү энгийн хүмүүс төвлөрсөн байгаа. Яагаад энийг хэлж байна гэхээр бид нар ямар нэгэн том албан тушаалтай гэдэг юм уу одоо тиймэрхүү хүмүүс л одоо тиймэрхүү зүйлээр тусалж чадна гэдэг зүйлийг бодох хүсээгүй. Тэгээд анх цуглараад бид нар цаашдаа юу хийж болох вэ? Солонгос гişнэн байгаа ч гэсэн тогтмол энэ хүмүүстэй харилцаж тэгээд ганцхан энэ 9
туслах биш. Олон одоо энэ сошиал медиаг яаж ашиглах боломжтой вэ гэдгийг олон хүнийг яаж хамруулах вэ? Хамруулах вэ гэдгийг ерөнхийдөө бодоод ярилцаад анх ерөнхийдөө эхэлжсэн байгаа. Одоогоос ерөнхийдөө 3 жил хагасын өмнө эхэлжсэн. Бас тэгвэл тийм бас шин биш те 3 жил дотор бол үйлчлэлээ эхлээ, хөдөлгөөнөө эхлээ, тэгээд зүйлүүдийг хийсэн. Тэгээд ерөнхийдөө энэ сайн үйлс гэдэг зүйлүүд Монгол хүн ч юм уу ямар нэгэн хүн ингээ хараад хахад одоо сүүлийн үед ингэдэг штэ. Би сайн үйл хийх юм бол эргээд надад тустай. За сайн үйлийг хийж баярлуулна. За тэгээд эртний нэгэн мэрэгэн номонд чи өхөөсөө авахны өрөөлтөөч гэж байдаг сонсч байсан тийм. Тэгэхээр энэ сайн үйлс гэдэг зүйлүүд одоо хин нэгэнд аз жаргал өхөөсөө юм уу эсвэл аль олон хүнийг хамруулах нь дээр байд юм уу? Зарим хүмүүс болохоор маш олон хүн байж одоо хөдөлгөөн хийж ээж те энэ нь ингээд тийм хөдөлгөөн хийж байгаа хүмүүсийн айгу босгодгоо гэж үздэг штэ. Эсвэл зарим нэг хүмүүс нь өгж байгаа хүнийгээ босгод юм аа. Одоо асрамжийн газар очиж чинь, эсвэл өндөр настан дээр очиж чинь, эсвэл одоо зорилттой бүлгийн айлууд дээр очиж чинь те боломжгүй айлууд дээр очиж чинь те энэ нь яг аль тал нь илүү одоо барьдیں۔ Одоо шил хайрын давлгааны хувьд одоо алийг илүү барьсан юм? Яг анх эхлэлтэй бол бид Бурхны хайрыг дамжуулъя гэдэг гол утга санаа маань яг Христэд итгэгч хүмүүс анх 9 хүний бүрэлдэхүүнтэй үүссэн байгаа. Тэгээд анхны уулзалт маань бол бид нар Христэд итгэдэг залуучууд тэгээд бид нар нийгэмд яаж нөлөөлж чадах вэ? Бид нар Бурхны хайр, бид нар өөрсдөө Бурхны хайрыг маш ихээр авсан. Тэгээд энэ хайрыг яаж бусдаа нийгэмд байгаа тийм зөвхөн зүүн цуглаанаас гадна Монголд байгаа хүмүүст үнэхээр туслалцаа хэрэгтэй байгаа хүмүүст яаж хүргэх вэ гэж бодоод ерөнхийдөө эхэлсэн болохоор бидний гол зорилго бол өөрсдийн авсан Бурханаас авсан хайрыг яаж олон хүмүүст дамжуулж хүргэх вэ? Бусдыг яаж баярлуулах вэ гэдэг тийм онцлогоор анх эхэлсэн. Явцын дунд бид нар харин Бурхны хайрыг дамжуулъя гэдэг группээ хайрын давлгаа болгож өөрчилсөн гол шалтгаан нь тийм гэвэл бид нар заавал тийм Бурхны хайрыг гэхээр яг анх сонсон хүмүүс энэ одоо сүмийн одоо үйл ажиллагаа юм уу тий сүмд явдаггүй хүмүүс энд орж болохгүй ч гэдэг юм уу тий тиймэрхүү зүйл санагт болоо гэж бодоод нэрийг нь өөрчилсөн. Тэгээд дээрэс нь бид нар шашин гэдэг юм одоо бус хүмүүсүүдийг хахад шашин ямар нэгэн улс төр ямар нэгэн байгууллага ямар нэгэн төрийн бас байгууллага бид нар хамаардаг гэдэг юм уу тиймэрхүү зүйл хараалт хүсээгүй. Тийм болохоор бид нар чөлөөтэй Монгол залуучууд гадаад амьдарч байгаа залуучууд бид нар өөрсдөө нэгтгэхийн тулд ямар нэгэн юм хануудыг одоо нураах хэрэгтэй байна гэдэг яг эхлэлд бид нар тийг тавьсан бол цаашдаа бол хайрын давлгаа гэдэг нэрээр тэгээд олон хүмүүст энэ авсан өөрсдийн хайрыг ингэж давлгаалж одоо тусад хүргье гэсэн тийм санаагаар одоо өөрчилсөн байгаа. Энэ дээр тэгээд нэмээд хэлэхэд эхлээд бол бид тэгж хэлсэн чинь явандаа яг энэ үнцэн гэдэг зүйлийг аюу өөр талаас бид нар ч гэсэн аюу их зүйл ойлгож ухаардаг байхгүй энэ үйлчлэлээсээ тэгээд хүмүүст ч гэсэн та яг адилхан ингээд үнцэнтэй хүн шүү гэдгийг бас аюу мэдүүлэхийг хүсээ. Тэгээд яг хайраар ингээд авалгаалаад хашааж хамаагүй тааруулаад баг тийм. Тэгэхээр бол харин давлгааны хувьд ямар яг нэг одоо байгууллага юм уу яг нэг газрыг барьж авсан биш зүгээр л ер нь өөртөө ярьж байгаа л за одоо шил энэ 100 гэхэд юу гэдэг асрамжийн газар юм уу эсвэл энэ 100 гэхэд гэдэг юм уу эсвэл аль нэг газрыг барьж авч хийсэн үү? Бид нар бол анх уулзсаа бид нар ямар нэгэн газарт жишээл хараалагдаад тэр газарт туслахыг хүсээгүй. Тэгээд явцын дунд бидний санснаас илүүгээр энэ хөдөлгөөн маань өргөжөд биднэрт хүсэлт ирдэг болсон байхгүй. Одоо манай тусалж өгөөч энэ удаад эсвэл хин нэгэн таньдаг хүн маань энэ газар үнэхээр тусламж хэрэгтэй юм байлээ. Ийшээ тусалж өгөөч гэдэг юм уу. Сүүлдээ болохоор ерөнхийдөө тийм санал хүсэлт их ирдэг болсон. Бид нар өмнө нь хайдаг байсан нэр хүмүүсийг бид нар хаана туслахаар мэдгүй. Тийм Монголд амьдардаггүй бид нар эсвэл ямар нэгэн хорооч гэдэг юм эсвэл тусламжийн байгууллагаар дамжихаар яг үнэндээ бид нар тэр газар очиж байгаа юу гэдгийг бас тийм мэддэг болохоор тэр тал дээр их боддог байсан. Цаашдаа болохоор ерөнхийдөө сошиал медиаар дамжуулж маш олон хүмүүс ханддаг. Тэгээ зарим хүмүүст нь мэдээж одоо ямар нэгэн байдлаар эмнэлэгт одоо хэвтэж байна. Эмчилгээний төлбөрөөр туслаач гэдэг юм уу тиймэрхүү санал хүртэл ирж байсан. Тэгээд харамсалтай бид нар яг санхүүгийн тал дээр бид нар өөрсдөө оюутнууд, ажилчид бид нар өөрсдөө санхүүгээ босгоно эсвэл хүмүүсээс хандив авдаг учраас тиймэрхүү одоо их хэмжээний тийм санхүүгийн туслах боломжгүй байсан учраас зарим үед болохоор тиймэрхүү зүйл дээр туслахыг хүссэн ч гэсэн боломжгүй байдаг тийм бас зүйлсүүд толгойд байсан. Хайрын давлгааны хандивын их усрыг яаж өөрчлөө босгоод вэ?
Хандивын эпизодыг бид нэр 2014 оны 9 сараас л тийм та бүхэн харж байгаа юм хөрхөн хаа ингээ худалдаж аваад тэгээд хайрын хаа гэдэг нэртэйгээр одоо илгээмжний хамунгийг энэ хаагаар ингээ хөрснө болох тиймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ манай гişүүд болон ингээ хаад хижээдэг. Тэгээ бид нэр 14 хоногтой ч юм уу болж игэл аюу ойрхон уулзахыг хичээдэг. Тэгээ 7 хоногтой нийлээ уулзаад тэгээд хаагаа бидний ярьдгаар бол сэгсрэх байхгүй. Хаагаа сэгсрээд тэгээд санхүүдээ бас хөлсөлдөг. Би нэг Солонгос харж ирсэн юм бас хайрын давлгааныхын одоо шил манай хоёр өөрсдөө өмссөн байна л да энэ тишерт подолог тийм логотой подолог. Тэгээд миний би нэг юм аяг авч ирсэн. Нилээ өндөр тийм кофе халуус цай уудаг. Тэрийг бас ингээд зарж борлуулад нэг газар хийлгээ зарж борлуулдаг болтой тий. Тэгээд бас тийм танаа хайрын давлгааныхан байж магадгүй хүмүүс гадаа бүжиглээд хүүхдүүд тий. Тэгээд тэрнгээрээ бас хандивч бололт юм шиг санагдсан. Тэгээд нэлээд бас хүм сошиал медиагаар аяух явсан шүү дээ тэр нэг хэсэг тий. Сайн. Тийм тэгээд тэр аягийн хувьд болохоор бид нар өнгөрсөн оны 9 сард жоохон байж байгаа зураг үзүүлэх байгаа. Тэгээд ямар үйл ажиллагаа хийсэн бэ гэхээр Солонгост амьдардаг Монгол хүмүүст зориулсан гудамжны тоглолт флаш моб хийсэн байгаа. Тэгээд энд маань ерөнхийдөө Солонгост амьдардаг оюутнууд маань оролцоод тийм бүжгийн одоо баг бүрдүүлээд бид нар ерөнхийдөө флаш моб тоглолт хийсэн. Тэгээд удахгүй зургийг үзүүлэх байгаа. Тэгээд үүн дээр маань болохоор бид нар ганцхан өөрсдөө хийгээгүй байгаа. Энэ дээр маань бидэртэй хамтарч Green Asia гэдэг Солонгосын төрийн бас байгууллагын Let's come on гэдэг Солонгос Монгол оюутнуудын хамтарсан тийм клуб байдаг юм байна л да. Тэгээд тэр клубээс санал ирсэн байгаа. Ямар санал вэ гэхээр бид нар ингээд улаан чулууд гэдэг хогийн цаг дээр амьдарч байгаа хүүхдүүдэд зориулсан спортын талбай ингээд хийж өгсөн байгаа. Тэгээд тэр талбай гадуур бид нар хашаа хийхэд бол бид нарт одоо санхүү босгох хэрэгтэй байгаа. Гэхдээ бид одоо таньдаг хүмүүстэй бүх одоо нэг хандаа ингээд аваад цуглуулад одоо харин танихгүй хүмүүс рүү ингээд хандах хэрэгтэй байна. Харин давалгаа флаш моб гэдэг юм уу авьяастай залуучуудаараа хамт ингэж нэгдээд бидэртэй хамт хандвийн нэг одоо анги зохион байгуулж өгөөч гэсэн хүсэлт аваад тэгээд бид ерөнхийдөө Монгол таавны гадаа 2 өдрийн туршид амралтын өдрүүдээр флаш моб хийсэн байгаа нэг цаг орчим тийм нэг цагийн туршид тэгээд түүгээрээ дамжуулаад бид нар тийм аяг хийгээд түүнийг түүнийхээ орлогоор тийм хандаар ингээ хашаа барьж өгсөн байгаа. Тэгээд бас t-shirt I love Mongolia гэдэг нэртэй бас нэг өөр t-shirt хийж бас зарч түүнийхээ орлогоор тэр газараа хашаа барьж өгсөн байгаа. Тэгээд үнэхээр бас гайхалтай олон ажлуудыг бас хийсэн. Тэгээд дандаа хамгийн гол нь хин нэгэн хүмүүсээс тусламжаар биш зөвхөн өөрсдийнхөө одоо байгаа хүчээ дайчлаад тэгээд мэдээж бусад одоо найзуудыгаа оролцуулаад тэгээд бас гайхалтай зүйлүүдийг хийж байгаа юм байна. Тэгээд хэдүүлээ бас цаашаа ингээ өргөжлүүлээд за мэдээж хайрын давлгааны зорилт болно тий. Ирээдүйд одоо хийх гэж байгаа ажлуудын талаар за өнгөрсөн онд хийсэн ажлын талаар ярилцах болно. Тэгээд юуны өмнө эхлээд хэдүүлээ нэг сайхан уран бүтээл сонсъё. Хүлээн авъя. За тэгээд эхний дуу болохоор дуучин Цэлмүүний хүлээлт гэдэг дууг хэдүүлээ хамтдаа сонсъё. Тэгээд дараа нь өргөжлүүлээд ингээ ярилцлага өргөжлүүлье. Чиний хэвэц үеий бодол дондороо хүн гомониглаа дуртай эргээд уцах болгонд хаврын өрийг мэдэрдээ чамайгээр өнгөрөө өдрүүдийг би тоолон хүлээн суугчаатай чи бидний тухай мөрөөдөл
Эйг чинь үнэрлэн сон бидний жижигхэн бас хэврэх нёртон чи хамгаалж чадсан эцэг аралтасаж чиний хэлээр хэд байна зүрхнээ чи юу итгэж чадам вэ юу тосон төгшин вэ чаргал минь эргэлзэн вэ бүсгүй хүний чаргал дотор чи амраа За баярлалаа. Тэгээд та бүхэнд бас бидний явуулсан сонсгосон уран бүтээл таалагдсан байхаа гэж итгэж байна. За тэгээд дараагийн асуултад оръё. Тэгээд бидний бас яриа үнэхээр сайхан үргэлжлэж байна. Тэгээд хүмүүс маань бас чатн дээр байна. Тэгээд ямар ч байсан сайн байна уу? Та бүхэнд орой минь хүргье. Тэгээд маш сайхан гоё үс хийж байгаа байгууллага байна гэд та бүхний ажилд амжилт хүсье гэсэн байна. Тэгээд баярлалаа. Цэгийг бас баярлалаа гэж хэлье. За тэгээд харин давалгааныхаас нэг зүйлийг асуув. Одоо шилбэл манай уянга дуу ярилцахаар анхных нь хүмүүс нь анхнаасаа л байсан уу тий? Харин давалгааны тий? Анхны 9 өний 2 За анхны 7 гэдэг шиг юм байна шүү дээ. Уянга бол яг үүсгэн байгуулагч. Тэгээд яг уриалсан. Тэгээд тэр уриалгын би фэйсбүүкээр хараад айгүй их тэр сэтгэл хөдлөө. Тэгээд үнэхээр хамт хийх ёстой гэж бодоод тэгээд анхны уулзалтын дээр танилцаад тэрнээс хамт хараад. Тий. Үнэхээр гоё. Тэгээд бас нэг зүйлийг мэдмээр байл да. Харин давалгаа энэ одоо хийж байгаа өөрийнхөө энэ одоо хөдөлгөөн гэдэг байгаа шүү дээ. Энэ ажилдаа хүмүүсийг яаж татаж оруулдаг юм. За мэдээж хамгийн түрүүнд сошиал медиагаар оруулдаг багсаа. Сошиал медиагаар манайх ийм зүйлийг хийх гэж хахаар одоо сүүлийн үед бас залуучууд мэдээж зэрэг одоо өөртөө хэрэггүй зүйлийг цагийг хэрэггүй зүйлд өнгөрөөдөг залуучууд байсан ч гэсэндээ нөгөө тал дээр сайн зүйлийг хийя. Бас өнөөдөр надад ингээд карманаас хүнд гаргаад 5 төгрөг өгөхгүй ч гэсэнтэй надад ингээд 2 гар байна те 2 хөл байна. Надад залуу нас байна. Би надад хүсэл мөрөөдөл байна. Би бас энэ хүмүүст туслая гэсэн тийм одоо зүрх зоригтой зөндөө залуучууд байгаа. За тэрийг мэдээж зэрэг одоо та ингээд сошиал медиагаар яриад ингээд авдаг баг. Өөрөөр одоо ямар нэгэн аргаар хүмүүсийг ингээд ажилдаа оролцуулдаг юм. Тэгээд яг энэ ажлаа хэрхэн яаж явуулдаг юм. За одоо чи түрүүхэн дурдсан 5-ны өөр 2 өдөр ингээд бүжиглээд ингээд юм байна. За энийг зөвхөн ингээд хаяада хийдэг юм уу эсвэл ямар нэгэн одоо монголчуудыг бөөнөрөө цугларсан газруудыг та хэд төрүүлж мэдэж авч байгааг очдог ч юм уу те хүмүүсийн одоо янз бүрийн аргаар ажиллаа зохион байгуулж байгаа штэ сошиал медиаг ажиллаж байгаа заашгүй сургуулиудаар явдаг юм уу за одоо тэр Монголд одоо миний ойлгож байгаагаар бодоод байна л да харин давалгааны хэсэг хүмүүс нь Монголд байгаад байна уу те яг тэгэхээр Монголд одоо үйл ажиллагаа та хэд тийш яваад байгаа штэ тэгэхээр ингээд байнга та хэд одоо шилбэл та хоёр ингээд онгоцон цугаад дандаа тийш яваад бас те бас боломжтой байж болно л таа. Гэтэ бас дандаа тэгээд яваад байна уу эсвэл тэнд одоо та хэдийн харилцдаг хүмүүс байгаад тэр хүмүүс нь үнэхээр ингээд яваад байна уу гэдэг талаар бас ярилцуултай. Гişүүдээ яаж оролцуулдаг юм би ярьчих. Тэгээд гişүүдээ бол ерөнхийдөө манай Солонгостой залуучууд аягүй их тийм өөрөө хүсэл эрмэлзэлтэй болцсон. Яг Монголоос ингээд бас ирээд энд яг мөнгөний үн цэнийг ч юм уу амьдралын үн цэнийг мэдэж аваа. Тэгээд би ийм байдалтай байгаа ба буцаад эргээд хин нэгэн туслая гэсэн тийм хүсэл эрмэлзэл нь аягүй өндөр болсон байгаа. Тэгээд
маш олон залуучууд ингээ яваандаа ингээ цуглараад байгаа байхгүй юу. Бид нэр яг чи хүү ингээ чи гэж хэлэх нь бас цөөхөн л тоо. Ерөнхийдөө л тэгээд зүгээр санал тавьдаг. Бид нар ийм сайн дурын үйл ажиллагаамаа чамд ямар нэгэн цалин өгөхгүй тий. Чи өөрийнхөө цагийг харин зориулж ингээ хийнэ. Чи ингэж чадахгүй гэнэ хүүхдүүд аягүй дуртай байдаг. Ерөнхий ингээ оролцоод явж байгаа хүүхдүүд эсвэл одоо 9 сард хийсэн чи флаш моб хийж чадсан. Дараа нь ингээд юмнаас ингээ харчаад фэйсбүүкээр ч юм уу телевизээр харчаад өстой гоё юм ли би бас танаа гişин болъё гэж өөрснөө ирдэг ч хүүхдүүд байна. Одоогоор яг хэдэн хүн байгаа харин давлгаад. Манай Facebook группт бол 1300-аад хүн байгаа. Гэхдээ ерөөдөө лайк дарсан хүмүүсүүд тэгээд тогтмол нөгөө нэг ажилд оролцдог хүмүүс. Тийм тогтмол ажилд оролцдог хүмүүс 20-30 залуучууд бол байгаа. Тэгээ 20-30 гэж чинь маш их юм байна шүү дээ. Гэхдээ бас нөгөө Монгол руугаа буцдаг залуучууд бас их байгаа. Бас шинээр ирдэг хүмүүс бас байгаа. Тийм болохоор ер нь бол нэг дунджаар нэг 20 орчим залуучууд бол тэгтээ тогтмол хэлхтэй ажилдаг тийм. За яа хэрхэн одоо энээс өөр одоо тийм сошиалаас өөр эсвэл одоо бүжиглэхээс өөр ямар та ажлаа яаж явуулдаг? За бид одоо шил заримдаа ингээл монголчуудын нэгдсэн баяр маяр дээр ч юм уу те эсвэл нэг тоглолт моголт дээр ч юм уу. Тийм. Ер нь бол баярын өдрүүд жишээлбэл цагаан сар ч гэдэг юм уу, шинэ жил. Ерөнхийдөө тийм баярын өдрүүдэд өмнө нь бол бид нар энгийн үед ч гэсэн ингээл ямар нэгэн газар очиж PT хийх ч юм танилцуулах өөрсдөө PPT-ийн дээр зураг хийгээд ямар нэгэн сургууль дээр очиод ч юм уу тийм хөдөөсөд хийсэн. Маш олон аргыг хэрэгжилж үзсэн. Тэгээд ерөнхийдөө нэг дор олон хүн цугласан үед ямар нэгэн тийм тэр хүмүүсүүдийг гайхтлан тий ерөнхийдөө өөрсдөө татах тиймэрхүү зүйлсүүдийг хийх нь илүү сонирхолтой. Дээрээс нь тэр хүмүүсийн сонирхлыг бид нар татчихж эдгээр зүйлсэд одоо сайн үйлсэд хамрагдуулах тийм боломжтой гэдгийг хараад ер нь бол сүүлийн 2 жилийн туршид бол хөл бөмбөгийн тэмцээн ч гэдэг юм оюутнуудын хөл бөмбөгийн тэмцээн одоо хүүхдийн баяр ч гэдэг юм наадам ер нь наадмаар бид нар ерөнхийдөө төлөвлөөд ихэнх залуучууд нь бас амралтаар явцдаг болохоор бас чадаагүй. Гэхдээ ер нь бол амралтын тийм өдрүүд олуулаа цуглаж байгаа зарим тохиолдолд сүм цуглааны цугларалт тиймэрхүү үеүүдэд гарч ерөнхийдөө өөрсдөө танилцуулах эсвэл ямар нэгэн тийм урлагийн тийм номер гаргах ч гэдэг юм уу. Манай залуучууд маань маш их авьяастай залуучууд их байдаг, дуулдаг, бүжгэлдэг, өөр тийм тэгээд нугруулсан элийг хийсэн. Хүүхдүүд дээр дамжуулж ерөнхийдөө тэр авьяасыг ч гэсэн бид нар яаж сайн зүйлд тий хэрэглэвэ гэдгийг бодоод ерөнхийдөө өөрсдөө л ярилцаа дундаасаа гаргадаг. Тэгээд дандаа шинэ өмнө нь хийж байгаагүй шинэ юмыг яаж хийх вэ? Нэг удаа бас бид нар дугуй аялал хийжсэн. Бараг 5-6 цагийн туршид дугуй аяллаар Хангаанаас Пайданжи гэдэг газар руу яваад тэгээд тэр үед ч гэсэн шинээр ирсэн залуучууд байсан, спортоор дамжуулж гэсэн хүүхдүүдийг яаж татах уу гэх мэтчлэн тиймэрхүү шинэ санаанд их гаргахыг тийм өөртөө бас үйлчилж байгаа хүүхдүүд нь би бинийг урамшуулахын тулд бас үнэхээр сайн байсан шүү гэдэг үгийг бас би биндээ хэлхийн тулд бас уулздаг. За мэдээж хэрэг одоо энэ ажлуудыг хийгээд явж явах үед дандаа л гоё хөвгчлөлтэй байгаа, дандаа л гоё сэтгэл хангалуун байгаад байдгүй л үдэ те альва юм гэдэг сайнтай муутай хоёр талтай байдаг учраас зарим үед хөвгчлөлтэй зүйлүүд тохиолдож байгаа мэдээж яагаад хөвгчлөлтэй гэж нөхөр та нар чинь дандаа үе тэнгийн залуучууд учраас мэдээж хэрэг хөвгчлөлтэй зүйл гарахгүй гэж байхгүй. За хэдүүлээ одоо тэр ажлыг хийж явах үед те одоо энэ өөрсдийн хөдөлгөөнийг хийж явах үед хөвгчлөлтэй зүйл юу гардыг бас ингээд тэрнээсээ ингээд нэг одоо манайхаар бол юу гэдэг чинь гомдох ч юм уу те стресстэй ч юм уу те яагаад энийг ярьж байгаа нөхөр сүүлийн үед ерөнхийдөө нөгөө сайнны хажуугаар сар гихчээр сүүлийн үед энэ сайн үйлс хийж байгаа хүмүүсийн одоо ардаас нэг тийм хүмүүс яваад байгаа шүү дээ те одоо нэг энэ нөгөө сайн нэг нэлээд хэдэн сарын өмнө хагцлын өмнө имээ тусалж ийн гээл те яг үнэнгээсээ туслаад байгаа хүмүүс нь байгаа байхгүй юу гэтэл бас тэхгүй хэрнээ ингээд байгууллагаас мөнгө аваад тий ингээд дэвтэр бариад ингээд явж байгаа айгүй олон хүмүүсийг ингээд фэйсбүүкээр гаргаад байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг зарим хүмүүс шууд одоо та хэдийг хараад өстэй та нар өстэй ямар сайн үс хийж байгаа ингээл шууд тэгдгүүл ах одоо тэр хүм хардаад байгаа хүмүүсийн буруу биш гэж би бодоод байдаг байхгүй юу. Ягаад гэвэл үнэхээр нийгэмд тийм зүйл байгаа учраас тэр хүмүүс чинь хартахаас аргагүй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдээж сайн зүйлсийг хийгээд явж байхад одоо сонсохыг хүсгүй ч юм уу те бас ингээд нэг тиймэрхүү шантрах заримдаа эсвэл одоо юу гэдгийг унах ч юм уу те өвдөх
тиймэрхүү зүйлүүд бас гарч исэн байлгүй. Хэрвээ тийм гарч исэн бол хөгжилтэй өгөөсөө эсвэл одоо болохгүй зүйлүүдээсээ ярилцвал. Энэ хөгжилтэй гэсэн хамгийн их сэтгэл буусан юм бол бид нар 2 жилийн өмнө баха тийм бас улаан чулуутад амьдардаг хүүхдүүдэд тийм гэр бүлийн хүмүүст зориулж ийм хувцснууд цуглуулан явуулсан. Тэгээ маш олон газраас хувцас явуулсан. Нийлээд 130 кг орчим. Тэгээд ерөнхийдөө маш том тийм багстай тийм 15 6 тийм багс тийм тийм илгээмж явуулж исэн. Тэгээ тэрнийг бид нар гол нь боохын тулд яадаг гэхлээр бид нар зүгээр нэг хувцснууд ингээл эвхээл тэгэл эсвэл харахчгүй зүгээр ингээ Монгол руу явуулах нэг өөр тусламжийн бараа ямар бараа гэдэг лээ Монголд консюм бараа гэдэг шиг. Тийм зүйлийг авч байгаа тохиолдолд яг эсрэгээрээ бодоод үзсэн л би зүгээр тийм зүйл авах юм бол ямар мэдрэмжтэй байх үү те зүгээр л нэг хувцас ирчтэй үнэхээр өмсөх хувцас байхгүй бол би тэрнийг өмснө. Яаж энийг ч гэсэн яг адилхан хувцас ч гэсэн илүү сэтгэлээ шингээгээд бид нар яаж явуулж чадах вэ гэж авах бодоод тэгээд авж байгаа үндэ гоё. Тийм авж байгаа үндэ гоё тэгээд түүнийг аваад үнэхээр босгон байгуулагдаасаа тийм үнэхээр би үнэхээр ганцаараа биш юм байна шүү гэж яг нэг хувцас явуулж байгаа ч гэсэн түүгээр дамжуулаад маш олон мессежийг аваасаа гэж хүссэн. Тэгээд бид нар ийм цаасан дээр жижиг пост цаасан дээр ингээд ямар нэгэн тийм одоо урмын үг бичиж явуулж тэгээд скотчаар тэрнийг наагаад тэгээд бид нар ерөнхийдөө яаж явдаг гэсэн бэ гэхээр хувцас ирсэн хувцсыг ялгадаг хүмүүс тэгээд үг бичдэг одоо сэтгэлийн урмын айгу гой өгнөд эсвэл ирээдүй гэж үнэхээр би шүү сэтгэлээр битгий унаарай гэдэг юм уу эсвэл та ганцаараа биш шүү харин давлгаа тэг гэх мэтчлэн ингээ маш олон өгнүүдийг бичээд тэгээд ерөнхийдөө тэрнийг ингээд хувцас болгон дээр наагаад тэгээд явуулж исэн. Тэгээд бид нар явуулж байгаа ачаа маань хамгийн их болсон юм тэр 130 кг орчим тийм илгээмж явуулах үед бид нар шөнийн 5 6 цаг хүртэл илгээмжээ боогоод 10 тийм үүрийн тийм тэгээд өглөө нь ажилтаа хүмүүс нь ажилтаа сургуультай хүмүүс нь сургуультай явж исэн. Тэгээд тэр өдөр маш их ядарсан боловч яг бид нар цалин авч ажиллаагүй. Гэхдээ яагаад чи ингээ бүр дотроос ингээ халуу түгээд айгүй тийм баяртай байсан. Тэгээд бүр метрон дотор босоогоор унтаад шил мөргөөс ирж. Тэгээд какао тог бүгдээ би биндээ ингээ бичээд яг би шил мөргөөл явж байгаа гэсэн ч гэсэн айгүй баяртай байна гэх мэт чинь тийм хөвгөлтэй үед байсан. Түрүүн бас ярьж хахад бид нарыг ч гэсэн ингээл тусалж хахад яагаад бид нар ханд өрөх ёстой ч гэдэг юм уу те. Одоо Монгол таавн дээр жишээл бид нар ингээд хахада туслаач гэдэг. Яагаад энийг хийгээд байгаа юм бэ ч гэдэг Монгол хүн ч гэсэн зүгээр ингээд асуусан тохиолдол гарсан. Тэгэхээр манай нэг найз маань нөгөө зураг ингэж бариад бид нар ингээд ийм хүүхдүүд тусалж байгаа маа. Ахаа энэ хүүхдүүд үнэхээр хэцүү байна штэ. Та энийг харалтаа гэд өөрөө ярьж байхдаа уйлаад тэгээд санаандгүй байдлаар уйлаад тэгээд тэр ах бүр эхлээд өөрөө тэгж асуусандаа бүр ингээ гайхаад гэх юм уу өөрөө өөрийгөө буруутгаад байдалд ороод тэгээд уучлаарай миний дөө гэх тэг ингээ ханд өргөжсэн ч гэдэг юм. Тиймэрхүү зүйлс бас байгаа. Тэгээд маш олон тиймэрхүү одоо хандлагууд гардаг. Зарим хүмүүс нь ямар ч зүйл дээр ингээд дэмжиж болж штэ гэдэг юм уу тиймэрхүү хандлага гаргадаг хүмүүс нь зарим тохиолдолд та нар яагаад ганцхан хувцас явуулна гэж хувцас явуулаад тэр хүний амьдрал нь яаж өөрчлөгдөх юм те харин ч бэлэнчлэх сэтгэл нь улам их төрөх юм биш үү гэдэг юм уу айгүй олон хандлага байдаг л да бид нар яг уу бид нар өөрсдийнхөө хийж болох зүйлсээс эхэлье гэж хэлсэн болохоор анх хувцас цуглуулж те бид нарт хэрэггүй хэрэгтэйч бай тэр зүйлсийг цуглуулад хэрэгтэй хүмүүс рүү явуулъя гэж хэлсэн. Түүний дундуур санхүүгийн боломжтой үедээ хүмүүс хандив өргөсөн үед болохоор илүү хэрэгцээтэй биелэг хүүхдүүдэд бол шинэ биелэг те одоо хүүхдийн баяраарч гэдэг юм уу хүүхдийн бэлгүүд эсвэл хэрэгцээтэй юмнууд ингэж бас хөдөлж авах зүйлсээ ч гэсэн гарч ирсэн. Тэгээд олон тиймэрхүү сургамж бидний комментиг уншаад бид нар бас түүнээс их зүйлийг сурдаг л та. Тэгээд яг уу маш хөгжилтэй үед их үлдсэн юм шиг одоо бодоход санагдав. Гуйхтай үед байсан. Тэгэхээр урагшлах одоо тэр их хүчийг тэрнээсээ авдаг. Харин энэ нэг хүмүүс болохоор танаа хөдөлгөөнд оюутан залуучууд их байдаггүй эсвэл ажилтдаг залуучууд их байдаггүй гэж асуусан байна. Яг одоо хувааж хэлэх юм бол бараг л тэнцүү байхгүй юу? Ерөнхийдөө бас энд гэрээгээр ажилтдаг залуучууд бас маш их байна. Оюутнууд ч бас маш их байна. Тэгээд одоо хууль бусаар байдаг хүмүүс ч байдаг. Бидний ард зөвхөн үйлчлж байгаа залуучууд болохоос ш ах ээж нар манай аав ээжний насны хүмүүс ч гэсэн хүүхдүүд минь ийм сайхан насн дээр та нар энийг хэлж байгаа үнэхээр
баярлалаа штэ талархуу штэ гэж бидний үргэлж урам зоригоор дэмжиж яадаг. Үргэлж лайкаар урамшуулж байна. Тэгээд сая манай зэг маань ингээ хариулт авсан баха. Тэгээд яг тэнцүү гэмээр залуучууд ингээд ажиллах гинэ эдний хөдөлгөөнд. Тэгээд манайхыг одоо яг манай бид гурийн яриаг сонсож байгаа одоо залуучуудынхан бол манай харийн даалгавранд бас хамтдаа залуучуудаа сэтгэл зүрхээ нэгдээд хамт ажиллая, хамт үйлчлэе гэсэн залуучуудын байвал бас манай залуучуудтай холбогдож болох нэ гэж хэлмээр байна. За манай харийн даалгавранд одоо бодвол залуу хүмүүс байдаг учраас мэдээж та хэд чинь урдаа зорилттой тийм ээ урайтай тийм залуучууд байдаг байлгүй те харийн даалгаврын урай болон за зорилт нь ирээдүйд одоо цааштай харийн даалгаврын мэдээж зэрэг том зорилттой. Чи нөгөө том мөрөөдөлтөй хүн унсан жижиг мөрөөдөл төр умдаг, жижиг юм дээр умдаг гэдэг ааш тэ ядаж л тэрийг барьж авдаг. Тэгэхээр манай харийн даалгаврын хувьд одоо ямар том зорилт тавьж чинь тэгээд бас урай нь ямар урайтай залуучууд байдаг юм бэ? Бидний урайд Монгол хүн Монгол хүний босон байгуулна гэсэн урайнд орхилсан. Яагаад энэ урай гаргасан бэ гэхээр ерөнхийдөө нөгөө хүн хиний тусалж байна гэхээр дандаа манай монголчуудын хувьд ингээ гадаад хүмүүсээс тусламж ирдэг ч юм уу те дандаа гадаад хүмүүс гадаад байгууллагаас гэсэн тийм ойлголт их байдаг. Харин монгол хүн гэхээр аюу тийм энэ бол аюу шинэ ойлголт байгаа байхгүй юу? Аюу итгэхгүй ч боломжгүй юм шиг тэгээд бараг өөрийнхөө амьдралыг яйдаа гэж яддаг. Тиймэрхүү залуучууд тэр тусмаа бүр залуучууд тий зарим нь сурдаг, зарим нь ажилладаг гэд танаа зүгээр сэтгэлийн хөдөлгөөний хандсан гэдэг хүмүүс ч бас байдаг. Гэхдээ бидний хувьд бол яг бид нэр ийм ирч хүчтэй залуу байгаа дээрээ бас өөрийнхөө чадах зүйлийг ихлүүлэе гэсэн урайнд ор ингэж нэгдсэн байгаа. Тэгээд жоохон зүйлээр ч гэсэн бас хүмүүст тусдаг юм хөргий. Тэгээд бусдад бас урам өгье. Монголчууд бас ихтэй байхтаа хүчтэй гэсэн жижиг зүйлээр их зүйлийг бүтээе л гэж байгаа юм байна шүү дээ. Ер нь бол тий. За тэгвэл харийн даалгаврын 2016 оны зорилт ямар зорилготой 2016 оныг эхлүүлж байна. Сая мэдээж зэрэг 15 онд бас хийсэн ажил одоо ямар ажил хийсэн бэ? Хэдүүлээ бас 15 онд хийсэн ажлынхын зураг байвал бас сонирхоод тэгээд манай хоёр бас ингээд 2015 онд хийсэн зүйлүүдэд яриул. За эхлээд тэгвэл өнгөрсөн оны туршид бид нар хийсэн ерөнхий том үйлчлэлүүд одоо хөдөлгөөнийхаа талаар танилцуулъя. Тэгээд дэлгэцэн дээр зураг үзүүлэх байгаа. Тэгээд өнгөрсөн онд гэх юм бол бид нар ерөнхийдөө өөр төрийн бас байгууллагуудтай хамтарч ажилласан тиймэрхүү хөдөлгөөнүүд их байлаа л да. Тэгээд нэг үе бодоход харийн даалгавраа фэйсбүүкээр дамжуулаад маш олон хүмүүс бид нарыг мэддэг болсон. Тэгээд түүгээр маань дамжуулж бас олон солонгос байдаг олон залуучууд ийм хөдөлгөөнд хамрагдсан байна. Тийм болохоор хамтдаа ийм зүйл хийцгээе гэсэн тийм саналууд ирсэн байгаа. Тэгээд зураг үзүүлэх юм бол одоо яг энэ дэлгэцэн дээр гарч байгаа зураг бол өнгөрсөн оны 4 сарын 25-нд бас Монгол 5-ны урд ер нь бол хамгийн анхны гудамжны одоо тоглолтыг хийсэн байгаа. Тэр флаш моб бүжгийн тоглолтоос өмнө. Тэгээд энэ дээр бол ерөнхийдөө бид нар тийм рэп бүжиг бүжгэлсэн байгаа. Мөн энгийн тийм cover доонууд дуулсан байгаа. Тэгээд бас үгээрээ дамжуулж бид нар үгээрээ олсон хандвараа дамжуулж Москва хороолт Монголд байдаг одоо Москва хороолт байдаг хүүхдийн асамжийн газар бас хүүхдийн баяраар хүүхдүүдийг баярлуулсан байгаа. Энэ дараагийн зураг. За энэ маань болохоор 7 сарын 25-26-нд бид нар бас манай Facebook-ээр дамжуулж ирсэн хүсэлтийн дагуу Өмнө Говь аймгийн Цогццын сумд байдаг Тэнгэрийн анчлал гэдэг нэртэй бас цуглаан байдаг. Тэгээд тэр цуглаанд маш олон хүүхдүүд байдаг. Тэгээд манай цуглаанд бас ирээч ээ бид нарт туслаач ээ гэсэн хүсэлтийн дагуу бас бид нар өөрсдөө бараг 7-8 цагийн туршид жижиг тэргээр залуучууд маань 3 залуучууд маань очиж тусалсан байгаа. Тэгээд бас хувцас болон өөр хэрэгцээтэй зүйлсүүдийг нь бид нар өөрсдийнхөө хэмжээнд Монголоос Солонгосоос явуулаад тэгээд хүргэж өгсөн байгаамаа. Тэгээд дараагийн зураг гэвэл за тийм очиод ерөнхийдөө хүүхдүүдтэй уулзаад дээрэс нь ер нь бол бид нар зарим хүүхдүүд зарим залуучууд маань Христ итгэлт залуучууд бас байгаа. Тэгээд цуглаан сүм дээр очсон учраас бид нар хувийн амьдралын гэрчлэл одоо би багадаа бас ийм амьдралтай байсан бол одоо ингээд хүн туслаад явж байна ч гэдэг юм ийм гэрчлэлүүдийг тийм ярьсан хүүхдүүдэд тэгээд маш олон хүмүүс яг энэ үед бас сэтгэлийн тийм
ийм үгч тэгээд бид нар ч гэсэн том болоод ийм ах эгч нар шиг болохыг хүсэж байна гэсэн тийм зүйлсийг хэлсэн байгаа. Тэгээд хамтдаа гоё цагийг өнгөрүүлсэн тийм хамтдаа маш гоё цагийг өнгөрүүлсэн байгаа. Тэгээд энэ маань болохоор түрүүний ярьсан 9 сард бид нар Монгол таамны урд бас флаш моб хийсэн. Энэ удаад болохоор улаан чулууцд байдаг спортын талбай хашааг барьж өгөх зүйлд ерөнхийдөө оролцож бас тишерт одоо энэ хоёрын өмсөд байгаа тишерт байна уу те? Энэ маань болохоор I Love Mongolia гэдэг тийм. тэгээд энэ маань болохоор бас Green Asia гэдэг төрлийн бас байгууллагын доор явагддаг Dream Project гэдэг өөр тийм прожектын залуучууд байсан. Тэгээд бас ийм хамтарсан тийм үйл ажиллагаа болсон. Тэгээд маш олон монгол хүмүүс маань бас оролцож биднийг дэмжсэн. Тэгээд бид нар 2 өдрийн дотор 1 сая яг 39 лөө 39,000 won тэгээд хандвар дамжуулж байгаа. Монгол мөнгөөр болох барах 2 сая төгрөг. Тийм. Тэгээд бид нар бас яг энэ коп одоо энэ аягаа хийхдээ ч гэсэн тодорхой хэмжээ мөнгө зарцуулсан. Тэгээд түүнийхээ хасаад цэвэр ашгийг нь ямар ч гэсэн тэр хандгийн үйлс өгсөн байнамаа. Тийм. Тэгээд ер нь бол 95-аас 96% нь монгол хүмүүсэд цэвэр ерөөхдөө тусалсан байнамаа. Тийм. Тэгээд дараагийн зургийн дээр болохоор та бүхний бас сайн мэдих цэрэн тогтох хүү байгаа. Тэгээд нөгөө дүүгээ тийм галаас авардаг. Тэгээд өөрөө төлөгдөөд Солонгост имжлүүлэхээр ирсэн байгаа. Тэгээд бид нар хамтлаар Солонгост уулзах чадаагүй. Харин Монгол очсныхан дараа үргэлжлүүлээд бас имчилгээ маань дуусаагүй байсан учраас одоо тийм өөрөөсөө бас хандив цуглуулад бас дамжуулж өгсөн байнамаа. Тийм. Тэгээд энэ маань болохоор хамгийн сүүлд бидний очсон та бүхний сайн мэдих Монгол байдаг одоо сэтгцэн имлэг, шар хадад байдаг сэтгцэн имлэг байгаа. За тэгээд энэ газраас бас яг шар хад байдаг тэр сэтгцэн имлэгээс хүсэлт ирсэн бол биш л дээ. Сэтгэлийн өвөр гэдэг нэртэй бас төрийн бус байгууллагын ганчмаг гэдэг ахлагч маань бид нартай холбогдоод тэгээд та нар бас ингээ аюу гоё үйл ажиллагаа хийж байна. Бид нар дэмжиж байна. Тэгээд энд бас ийм хүүхдүүд байна. Үнэхээр тусламж тийм хэрэгтэй байна. Тэгээд хүмүүс анхаарлыг бас ингэж татаж чаддаггүй. Тэгээд ямар хүүхдүүд байдаг вэ гэхээр ерөнхийдөө бол сэтгцийн тасагт маань 38 хүүхэд орчим одоо хэвтэж байгаа имлэгт. Тэгээд хүүхдүүд өсвөр үеийнхэн гээд ерөнхийдөө нийлээ 38-аас 39 хүүхэд байд юм байлээ. Тэгвэл ихэвчлэн ерөнхийдөө багадаа энэ имлэгт ирсэн. Тэгээд дараа гэрийнх нь байдаггүй эсвэл ерөнхийдөө энэ имлэгтэй л амьдардаг тийм хүүхдүүд байдаг. Тэгвэл яагаад энэ имлэгт байна вэ гэхээр сэтгцийн бас өвчтэй, дээрээс нь саажилттай тийм хүүхдүүд байсан. Тэгээд би зүгээр анх сонсохдоо болохоор ямар гоё мэдээ вэ? Бид нар туслахыг хүсэж байна гэд тэгээд яг хаалгаар орохын өмнөх яг үнэндээ сэмхэн өөрөө би эргэлзэж байсан л да. Би үнэхээр энэ хүүхдэд тусалж чадах болов би ямар нэгэн надад те альбом жишээл байхгүй би энэ хүүхдэд яаж туслах юм бэ гэж бодож исэн боловч ороод уулзаад хүүхдүүдтэй одоо те авчирсан хувцас өмсүүлээд ингээд ерөөд үйлчилж байх явцад миний яг юу хийх нь хамаагүй бид нар залуучуудын сэтгэл байхад л ерөөхдөө эдгээр зүйлс маань үргэлжлэх юм байна. Үнэхээр энэ хүүхдүүдэд зүгээр нэг хүн очиод инээмсэглэхэд түүнээс хамт байхад л үнэхээр их аз жаргалыг мэдрэх юм байна гэж бодсон байгаа. Тэгээд зарим нь үнэхээр аав ээж нь ерөөсөй байхгүй ч гэдэг юм уу тийм хүүхдүүд маш их байсан. Тэгээд яг энэ газар үйлчлэхээс өмнө хүмүүс хэлжсэн л та үйлчлэлээ гэдэгтээ энэ хүүхдүүд та нарын тусыг те
За уучлаарай тэгээд манайх сая жоохон техникийн саал гарчлаа. Тэгээд шууд лайв явж байгаа болохоор заримдаа нэг баг зэргийн юм саатал гарахыг тэгээд бас үзэж байгаа хүмүүсээс хүлцэл өчьё. Тэгээд бид нэр үргэлжлүүлээд саяныхаа бас гоё амттай ярианд оръё. Тэгээ манай хэд маань сая 15 онд хийсэн ажлуудаа ярьж ирсэн. Тэгээд хамгийн сүүлд болохоор уянгаа маань нөгөө шар адны сэтгцийн эмнэлэг дээр очиад хүүхдүүдэд тусалж ирсэн тухайгаа тий. Өөрөө хавсан мэдрэмжээ яг дөнгөж ярьж ирсэн. За. Тэгээд зурган дээр та бүхэн бас харсан бах. Бид нар энэ хүүхдүүдэд ямар ч байсан хамгийн хэрэгцээтэй зүйлсээр нь бас дараачуудаа туслая гэд 11 сард анх очоод тэгээд 12 сард яг сарын дараа бас шинэ жилийн баяр, Крисмас гэд баяр болно. Тэгээд хүүхдүүд дээр маань очих хүмүүс гэвэл бид нар шүү дээ гэх. Тэгээд бид нар ерөнхийдөө хандив цуглуулад богино хугацаанд ч гэсэн ерөнхийдөө маш олон хүмүүс оролцсон. Тэгээд бид нар памперс бэлгэлсэн байнамаа. Тэгээд памперсаас гадна энэ газар маань бас нэлийн хүүтэн гэж бодоод доор дэрсэх хевс бас хамт бэлгэлсэн байгаа. Тэгээд дээрээс нь хамгийн чухал зүйл маань энэ хүүхдүүдтэй үргэлж хамт байдаг, ажилдаг, эмч, сувилагч, асрагч нар эгч нарт бас ингэж туслах ямар вэ гэдэг санал гаргаад тэгээд тэр өдөр бид нар бас баярын өдөр юм чинь гээд 25 нь ерөнхийдөө Крисмасын баярын өмнөх өдөр байсан. Тэгээд тийм болохоор бүгдээрээ ийм бяцхан зуурч гэдэг юм уу те. Тийм баярын ширээ засч өгье гэдэг. Тэгээд баярын ширээ бас засч өгөөд тэнд ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн ийм зүгээр сэтгэлийн гоё тийм бэлэг өгье гэдэг. Тийм баярлуул нэг өдөр тэгж баярлуулсан байгаа. Тэгээд тэр хүүхдүүдээс маань илүү бас тэр хамт ажиллаж исэн тэр хүмүүс маань илүү их хүчийг авсан шүү. Маш их баярлалаа. Бидний ингэж баярлуулж исэн хүмүүс байгаагийн өмнө тэгээд үнэхээр өөр юм та нар гэдэг аюух тэгээд тиймэрхүү хэлжсэн гэж сонссон. Тэгээд саяхан бид нартай хамт үйлчлэжсэн хоёр залуу маань бас Монгол явах болоо. Тэгээд тэр хоёр залуучууд маань өөрсдөө өөрийн биеэр бас очиж үйлчлэжсэн байгаамаа. Тэгээд бид нар бас зураг илгээгээд ерөнхийдөө ингэж үйлчлсэн гэд мэдээлсэн байгаа. Тэгээд бид нар бас санхүүгийн тайлангаа бас ерөнхийдөө бас гаргадаг. Тэгээд ийм хандив цуглараад нийтдээ одоо энийг Монгол руу явуулаад цаашдаа ерөнхийдөө ингэж зарцуулсан гэд. Тэгээд бид нар яг өмнө памперс одоо туслахынхаа өмнө ийм юу гаргасан байгаа л да. Ийм пост гаргаад Facebook-ээр тэ сошиал медиаар дамжуулаад бас цацаад бидний аянд бас нэгтгэх хүсэж байгаа хүмүүс байвал бид нарт ингэж тусалж болно гэж 38 хүүхдэд юм байна шүү дээ тийм. Тэгээд мөн сүм цуглаануудад ч гэсэн бид нар гишүүд бүрээрээ дамжуулаад аль биесны тийм PT танилцуулга хийлгээд тэгээд бас олон тийм газруудаас бас тусалсан байгаа. Тэгээд энэ Крисмасын бэлэг маань бас эзэдтэй очсон. Тэгээд бид нар 2016 онд ч гэсэн энэ хүүхдүүдэд үргэлжлүүлэн туслахыг хүсэж байгаа. Тэгээд яагаад заавал энэ хүүхдүүдээ гэхэлэр харгалзагч байхгүй гэдэг тал дээр нь хамгийн их сэтгэл имзэлсэн л дээ. Тэгээд дээрэс нь энэ хүүхдүүд өөрсдөө сайн хөдөлж чадахгүй, юм идэж чадахгүй. Тэгээд ер нь бол хөдөлгөөний бэрхшээлтэй тийм хүүхдүүд учраас бид нар яаж энэ хүүхдүүдийг холоос баярлуулж чадах вэ гэдэг одоо цаашдаа шинэ санаанууд гаргана. Тэгээд 2016 онд бид нар бас багтаагаад түрүүн шинэ одоо зорилго тий юу вэ гэж асуусан байгаа. Тэгээд 2016 онд бид нар төрийн бус байгууллага болохыг ерөнхийдөө зорилт тавьсан байгаа. Тэгээд Солонгосдоо, Монголдоо аль биесны төрийн бус байгууллага болоод цаашдаа илүү өргөн хүрээнд илүү олон залуучууд монголчуудыг хамарсан тийм үйл ажиллагаа хийхийг зорж байгаа маа. Тэгээд мөн оролцохыг хүсэж байгаа хүмүүсүүд ч гэсэн хизээд нээлттэй шүү гэж бас хэлхийг хүсэж байна. Тий, уриалж байгаа юм байна. Тэгээд одоо манай хоёрын хувьд болохоор за саяныхыг хайрын давлгааны 2015 онд хийсэн ажлууд нь бас үнэхээр гайхалтай ажлууд байлаа. Тэгээд 16 онд болохоор тэр сэтгцийн эмнэлгийн хүүхдүүдтэй өргөжлүүлэн ажиллахаар болсон нэг том зорилго нөгөө зорилго нь болохоор төрийн бус байгууллага болох гэсэн тийм зорилготой байгаа юм байна. Ерөнхийдөө одоо хайрын давлгааг ерөнхийдөө одоо үүсгэсэн анхнаас нь байсан гэж байгаа хүмүүс одоо манай хоёр байгаа учраас хоёр бүсгүй маань ер нь одоо сайн үйл хийн гэдэг өөрсдийнхөө юу гэж ойлгох вэ? Амар энгийнээр тайлбарлах юм бол энийг хин мэдээж яриг эргэн тойрныхоо бүх хүмүүс хэрэгтэй ч гэсэн сайн үйлийг ер нь юу гэж ойлгох вэ? Хүмүүс одоо сайн үйл хийхээр заавал хүмүүс гараад цуглуулаад нэг 5-10-аараа хүмүүсийг цуглуулаад мөнгө цуглуулаад хин нэгэнд өгөх сайн үйл байд юм уу? Эсвэл одоо энгийнээр хүн сайн үйл хийхээр яавал энгийн хүн сайн үйл хийх юм ер нь? Сайн үйл хийх яг хайрын давлгаа дамжлаа бас арай өөр ойлголттой болж лээ л та.
Өмнө нь болохоор заавалч өөрөө очиж биеэр туслана гэжсэн бол одоо бол яг сэтгэлээрээ бас туслаад хин нэгнээ дамжуулаад бас тийм жинхэнэ тусыг хөргөж өгөх. Энгийнээр гэх юм бол би өнөөдөр тантай явж байгаа ярвах юм бол та амар юу санагдаж шүү дээ. Хэрвээ би танаар инех юм бол та айгу орон зураг явдаг ч юм уу те. Ямар ч таны сэтгэл айгу гоё байна. Тийм учраас энгийн гэх юм бол инээмсэгдээс эхлэх юм уу гэж бодож байна. Тэгээд цаашлах юм бол яг өөрийнхөө байгаа орчинд заавал одоо хил дамжиж биш те яг гэр бүлтэй ч юм уу аль эсвэл бас найз нөхдөд ч юм уу яг өөрийнх нь үн цэнийг мэдрүүлээ бас өөрөө бас юу бодож одоо энэ нь яг зөв гэдгийг жинхэнэ үнэн зөв байдлаар илүү илэрхийлвэл зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэглээ яг хөө тэгээд зөв байна, зөв үйлийг сайн үйлийг хийнэ гэдэг манайхан сүүлийн үед одоо мэдээж яг бас ингээд хүмүүс ингээд сошиал медиа их гарснаас хойш монголчууд би эндээ сайхан үгийг харамгүй хэлдэг болсон. Гэтэ энийхээ хажуугаар мэдээж яг бас ажил хийж байгаа. За тэгээд олонний танил хүмүүс одоо энийг их мэдэрдэг байх гэж боддоо шүү дээ тий. Тэрнтэй адилхан одоо ажил хийж явж байгаа залуучуудыг ч юм уу тий. Манайхан бас ингээд заримдаа таарамжгүй, сонсмооргүй үгээр одоо хүмүүсийг хэлэх ч юм уу тий. Тэгээ миний бодлоор бол яг сая дуягийн хэлсэндээ санал нэг байна л та. Тий. Би нэг тийм юм уншиж ирсэн. Сайн үгэнд битгий гуйлах шиг бай гэж. Тэгээд хамгийн гол нь ядчил биендээ гоё үг хэлдэг. Хэрвээ одоо чи үнэхээр энэ ажилд оролцож чадахгүй бол хийж байгаа хүнийг урамшуулдаг. Чи мундаг шүү. Чи цаашдаа чадна. Өшөө илүү хийгээрэй гэдэг ч юм уу те. Энэ нь одоо өөрийн чинь хувьд бас сайн үйл хийж байгаа юм байна шүү. Хичнээн та одоо энд гар хөлөө ороод санхүүгээрээ нэгдээд хөдөлгөөнд ороод явахгүй ч гэсэн таны хийж байгаа сайн үйл бол та бусдыг босгон байгуулах гэдэг нь та сайхан үг хэлэх. Та бусдыг гоё үгээр гоё нэмсэглэр өргөөд авах те. Магадгүй урд чинь явж байгаа настай эмээгийн тортой эмийг гэртэн төхүүлээд өгөхтэй. Тэгээд сая бас нэг нэлээд өдрийн өмнө нэг настай хүнийг нэг орцонд нэг 2 3 залуу ингээд амар дээрэмсэн шүү дээ тий. Тэгээд амар эмзэглэмээр тийм одоо дээр үед бол одоо намаа жоохон бахт гоё дуу байсан шүү дээ. Сайлын ховингийн даахгүй эмээ туслал одоо мартчихжээ нэг л гоё. Тэгээд тэрэн шиг уг нь бол одоо дээр үед хүмүүсийг тусалдаг байсан. Тэгээд одоо бол ерөөсөө хайр найргүй ингээд чирээд явж байгаа тийм айгүй харамсмаар тиймэрхүү байгаа. Тэгээд манай хоёр бүсгүй өчүүд маань өнөөдөр бид гурийн одоо энэ хийсэн зүйл маань өнөөдрийн маань нэвтрүүлгийн маань одоо гол санаа нь болохоор та хэд юу хүч хийсэн бэ гэхээр хэдүүлээ байгаа газараа өөрийнхөө чадах зүйлээрээ сайн үйлийг хийцгээе. Энийг заавал мөнгө цуглуулаа, заавал хөдөлгөөнд орохгүй ч гэсэн та хийж байгаа хүмүүсийг гоё урамшуулаач. Хин нэгэнд гоё үгийг хайрлаач. Хин нэгэнд инээмсэглийг өгөөч. Тэр хийгээд байгаа гараад байгаа үг буюу таны инээмсэглээд байгаа зүйл чинь зүгээр л үнэгүй биднэрт байнга байж идэг. Бид нар гаргахад бидний биенээс өвддөггүй зүйлүүд шүү. Тийм учраас энэ зүйлүүдийг хийе гэж хэлмээр байна. Тэгээд би бас сүүлийн минутыг одоо манай цаг ийм хурдан ингээд харамсалтай дуустдаг. Тэгээд ямар ч байсан би хоёр бүсгүйг өнөөдөр үнэхээр одоо залуу хүмүүс хэд те тэгээд ажиллаад сурахыгаа хажуугаар үнэхээр магтмаар байна, үнэхээр урамшуулмаар байна те бас гайхалтай зүйлүүдийг хийсэн, санаачилсан, цаашаа хийх гэж байгаа учраас бид хоёрт энэс илүү хоёрыг чаднаа те танаа одоо хайрын давлгааны залуучуудад мөн бас та нар мундаг залуучууд шүү. Та нар үргэлжлүүлээрэ те. Тэгээд ягаад гэвэл Монголын маань хүүхдүүд бидний ирээдүйн учраас те бид нар хүүхдүүдийг залуучуудыг ингэж босгон байгуулах нь биднэрт маш хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь танаа ураа надад маш таалагдж байна. Монгол хүнээ босгон байгуулнаа гэж те. Тэгээд бид нар одоо гараа ингээл тиймээ хин надаа хоол ингээд гадныхаас ирээд хоол өгдөг бол гэж одоо бодхоо болсон байд. Монгол хүн өнөөдөр монгол хүндээ тусалдаг ийм сайхан цаг ирсэн байна. Өнөөдөр бас манай радиог сонсож бидэнтэй хамт байж чаталж байсан хүмүүстээ бас нэгдүгээрт баярлалаа. Хоёрдугаарт би хоёр бүсгүүдээ бас манай залуучуудад гоё босох үг те урмын үг бас хэлээзээ. Үнэхээр бас та эрт хэлмээр өрөө байвал бас ингээд сүүлийн боломжийг сарт алгая гэж хүсэж байна. За тэгээд өнгөрсөн 4 жилийн туршид хамт ямарч байсан бидэнтэй хамт биднийг дэмжижсэн бүх залуучууд бүх биднийг дэмжиж байсан Facebook группт байгаа залуустаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд хичнээн биеэрээ ирч чадахгүй ч гэсэн биднийг хараад бидний пост дээр лайк дардаг байсан, бас комент бичиж урамшуулдаг байсан. Зарим үед үнэхээр зүгээр хажуугаар өнгөрсөө та нар гоё шүү хайрын давлгаа гэж хэлээд явдаг байсан бүх хүмүүс залуучууд гэлтгүй ах эгч нар бүх хүмүүстээ үнэхээр
баярлаж байгаагаа хэлмээр байна. Тэгээд бас миний хувьд өнгөрсөн 3-4 жилийн туршид хайрын давталгаад байснаар дамжуулаад би өөрөө маш их хөгжсөн. Тэгээд яг би хүнд туслах гэж анх энэ үйл ажиллагаанд оролцсон боловч эргээд харахад би өөрөө маш их зүйлийг сурсан. Тэгээд түүгээрээ дамжуулж бас маш олон хамт олонтой нэгдсэн тийм сайхан агшнууд бас болсон байна. Тэгээд миний амьдралын бас саншгүй нэгэн хэсэг дурсамжтай маш гоё залуу үедээ гэд ярихад те үнэхээр тийм нүүр бардам үнэхээр хэлэхээр тийм сайхан зүйлсүүд дурсамжууд үлдсэн болов гэж бодож байна. Тэгээд цаашдаа ч гэсэн бид нар үргэлжлэн. Тэгээд энэ их аз жаргал, энэ их баяр хөөргийг ч гэсэн илүү олон залуучууд бас мэдрээсэй гэж хүсэж байна. Тэгээд таны тусламж хэрэгтэй байгаа хүн үнэхээр байгаа. Тийм учраас та өөрийгөө голлгүй мөн би үйлчилж болох болоо, би хамт нэгдэж болох болоо, эсвэл миний чаддаг зүйл юу вэ гэж бодхоос өмнө анхны 9 хүн бид нар түрүүн хэлсэн шүү дээ. Энгийн зүгээр нэг оюутан, сурагч, солонгос зүгээр гэрээгээр ирсэн ажилтан, тиймэрхүү тань шиг л нэгэн тийм залуу хүн байсан. Тэгээд энэ хүмүүс маань ерөөхдөө нэгдээд 3-4 жилийн туршид энэ ажлыг хийгээд болоод байгаа юм чинь та яагаад чадахгүй гэж те. Тийм болохоор урамшуулахыг хүсэж байна. Тэгээд дараагийн удаа ч гэсэн илүү олон шинэ хүмүүс бас бидэнтэй хамт нэгдээсэй гэж хүсэж байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд хамт үйлчилсэн бүх залуучуудаа баярлалаа гэж бас хэлмээр байна. Бараг л уянгаа хүний ярьж байгаа ярьчлаа да. Гэтэ яг хуу манай хүмүүст бас манай залуучуудыг тий үзэж байгаа залуу хэрэг өмнө нь би харин даалгаад үйлчлэг багтаа ч яг хідэн найзуудаа яг энэ зүйлийг боддог байсан байхгүй. Тэгэхээр жоохон зориг дутсан гэх юм уу тэр үе жоохон өөртөө голсон. Тэгээд хэрвээ таныг ямар нэгэн сайн зүйл зүрх чинь ятгаж авал тэр зүрхнийхээ тэмүүлэлээр бас хөдлөөсэй, зоригтой байгаасай. Өөртөөгөө адилхан санал бодолтой тий хүсэл эрмэлзэлтэй хүмүүстэй уулзаад тэрийг бас биелүүлэхийн төлөө хичээгээсэй гэж уриалмаар байна. Тийм тэгээд баярлалаа. Тэгээд өнөөдөр бидний бас өгсөн зөвлөмж гол болж байгаа зүйлүүдийг та бас харсан байхаа, ойлгосон байхаа. Тэгээд өнөөдөр бидэнтэй хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийн 2 дахь өдөр бол иргэд уулзлаа. Түр баяртай хэдүүлээ дуусгаас өмнө нэгэн сайхан уран бүтээлээр дуусгая. Энэ болохоор дуучин Хишиг Далайгийн дуулсан Цасны өнгө гэдэг уран бүтээл байгаа. Тэгээд дараагийн 2 дахь өдөр ширхэг хэлэнхэн бүчлээ Одан масих тулаа Тэнгэрийн гүнээс хэлэнхэн бодорлоо Зүрхэнд минь татансах чиний сэтгэл Бидний дурлал халуухан гай Зан савэн гатлан учирлаараа Надтай яран чимийн Зүрхэнд минь татансах чиний сэтгэл Бидний дурлал халуухан хайр Зан савэн гатлан учирлаараа Надтай яран чимийн нэрлээ Цаг хугацааг болсон цасны солон Цацран гисэн жаргалтай Учрал хайрыг авчирсан гингээ Уянг дуутай шинжилэрлээ Харцыг минь тэтгэх Цасны гэгээ орчлон дүүргэн гэрэлтлээ Анаш чимбэ уянгаа Хүсэл мөрөөдөлтөөсөр бодорлаа